За хүн болгонд шинэ жилээр үзэх дуртай кино гэж байдаг шүү дээ. Би болохоор ер нь яг жилийн жилд найруулагч Загдын Батболдын 2010 онд нээлттэй байсан Цасан охин киног үзэх айгуу дуртай байхгүй юу? Сүүлийн үед нэлээ мем болчиход байгаа нөгөө айгуу не нормальны байна гэд хүрлээ ахаа хэсгээс авахуулаад жинхэнэ гоо үзэсгэлэнгийнхээ prime time дээр явж исэн продюсерын ихч болон Амраа хоёрын айгуу гоё юмтэй өмнөөс нь догтлмоор юм романтик хэсгүүд гээд яалтчгүй л хайр татам маш дурсамжтай кино бол мөнөөс мөн. Тэгээ манайхны зарим нь мэдэхгүй байж магадгүй энэхүү Батболд гэж найруулагч маань гоёлын даашинзыг бас найруулж ирснаас гадна мөн л бидний маш сайн мэдих сайн амьдрал минь тэгснэ бас бүр боолын гэрээ за бас миний л хувьд Монголын бүх цаг үеийн хамгийн сайн dark comedy кинонуудын нэг болох Бурхан өршөөгийг найруулж ирсэн гэд ерөнхийдөө энэ 2008 оноос 2012 оны хооронд 4 жилийн дотор найруулж ирсэн 5 кинон тавуулаад жинхэнэ хизээж хуучрашгүй классик бүтээлүүд байдаг үлээ. Тухайн үед үлтэй ах нүдэ нэт киногоо найруулсан ч муу кино ихээргүй тийм амир тамирчин шиг формтой байсан гэсэн үг байхгүй юу. Ямар ч тач тэгээд 2026 он гарч шинэ жил айлчлан ирэхээс өмнө өөрийнхөө шинэ жил болгоноор үзэх дуртай хайрт Цасан охин киногоо та нартай хуваалцах гэж байгаа айгүй баяртай байна. Тэгээд хэдүүлээ өстой юу юугүй 700 мянга болоо болох гэж байгаа болохоор subscribe дарж амжааг хүмүүс байх юм бол subscribe дараарай. За тэгээд бүдүүнээ өвжүүлүүлээ дөө. Зүгэрш байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дур булам төрх харцан чин мансуурн галзуурхад ганц гуруу номор чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүт. Тэр кино маань байгууллагынхаа шинэ жилээр янзын сайхан агсан тавиад өвлийн үгнийгөө зодож модж байгаа амар сайхан жүжигчний тоглосон Ундрах ням гэж залуугийн дүрээр хэлж байгаа. Ундрах ням бол тухайн компанийн хамаг бүдүүн дарга захирлынх нь төрсэн ганц хүү компаниа өвлөж авах ганц хүн. Тэгээд тэр нөгөө нэг зодуулсан Сантаа хүрлээ ахын дүр байхгүй. Би нүрээр хол олж иддэг хүү. Харахын жийдсэн. My god. Та цай уух уу? Эсвэл кофе? Лимонтэй тий, please. Sorry. Би нэр ингэж гоо сайхантай халдуулж үзээг болохоор амар нэ нормал нэ байна. Тэ за Ундрах нямыг аав нь янз бүрээр орилж чаралж загинсныхын дараа хүрлээ ахтай хүчирхийлэл үүсдэг юм штэ. Хүүгээ шийтгэж загнах биш эсэргээрээ уралгаар аартаар хүмүүжүүлэх хэрэгтэй гэж одоо тэ тиймэрхүү ухааны юм яриад тэгээ аав нь шууд Ундрах нямаар удахгүй болох нийт ажилчдынхаа шинэ жилийг найруулан зохион байгуулуулахар болчихж байгаа. Ундрах ням шууд юу аава би хоёр мөр сүлэгч мэдэхгүй штэ. Юу урлаг уран сайхан бэ? Би чадахгүй штэ гэсэн ч ах бол нэгэнтээ шийдсэн л байгаа юм л да. За одоо харин энд харагдаж байгаа продюсерын ихчийн тоглосон мөнхчин гэж эмэгтэй болохоор киноны маань нөгөө гол дүр тэгээд өнөөдөр Ундрах нямын аавынх нь компанид шинээр ажилд орж байгаа байхгүй юу. Үүдэнд Ундрах нямтай мөргөлдчөөд захирлынхаа хүүг гэж мэдэхгүй хэрэлдээд гинэ. Хөөе. Уучлахгүй байгаа чи. Чи над өөрөөсөө өнтөг болтон дээрээс гараа авда. Хөөе. Хүний хүндэл сур за. Энэ хэм бэ? За одоо энд харагдаж байгаа алдармаа болон туяа ихч хоёрын тоглосон Саруул Уянга хоёр бол жинхэнэ нөгөө те Ундрах нямын төлөө үхэхээс буцахгүй алт ухагчд буюу Gold Digger-үүд байхгүй юу? Gold Digger биш алт ухагч гэж ярил бас их гоё байлээ шүү дээ нэстэй. Удалгүй навчаа ихч орж ирээд шинэ жилийн зохион байгуулалтанд орох хүмүүс байна уу гэхэд цааргалаад угаасаа хинэн ч орохгүй шүү дээ. Дөнгөж ажилд орж байгаа Шинковороо мөнхчл хөөх юм нэрээ бичүүлж байгаа. Удалгүй захирал залгаад те шинэ жилийн албанд Ундрах ням орохоор болсон шүү гэд хэлсэн чинь Уянга Саруул хоёр бүр үхлээ. Муу юм уу түүний. Тэгвэл намайг нэмээд авчихгүй. Үгүй шүү дүүгээ авчаач. Түрүү гуйгаас баялаа гэсэн үстэй. Өглөө 10 цагт байгаль өмнөөс хөдлөж ойлгосон. Үгүй ээ. Дөнгөж орж ирсэн чи юунч адтай юм дээ. Минийх л чихээс үз. Паа. За тэр чи яг Ундрах ням маань нэрээ бүр 33 тай тэгснэ хамгийн гол нь ихнэр байтугай найз охинч байхгүй гой нэр юм байлээ л дээ. Аав ээж хоёр нь мэдээж ачтай болохыг амар хүсдэг тэгснэ бүр нэг өрөө дуудаж уулзах та. Энэ бол аим шиг. Жинхэнэ аим шиг. Эсвэл чамд ямар нэгэн ноо байна уу? Гиснээ сүулдэ бүр хэрвээ чи энэ шинжилгээг миний сэтгэлд хүртэл найруулж чадахгүй бол за бас он гарахаас өмнө ихнэр авахгүй юм бол чамд өвлүүлэх хөрөнгөө бүгдийг нь хүүхдийн байгууллагт Хандууллаа шүү. Хандууллаа.
гэж идэг. Тэгэхээр ундрах нэм маань шинэ жилийн найруулга их 2-7 хоногийн хугацаанд аятайхан юм зохион байгуулахаас гадна ээж аав хоёртоо ихнэр болж авчрах үүрэгтэй болчихж байгаа галзуу. Маргааш нь яг нөгөө шинэ жил болох газараа яваад утсан чинь өстгөн үлийн даваан дээрээ гихчээр нөгөө полтон дээр нь бохнааж дургууг нь өргөсөн эмэгтэй буюу мөнгчин маань дүрээрээ сайхан байж илгүй яах вэ? Сайн уу? Сайн байна. Чи наваг нэрээ танихгүй юм. Нөө хүнээс үнтэй болтой өмсдөг нөхөр шүү. Яасан? Уучлалт авах гэсэн юм уу? Өөрөө нэг юм мартаад явцсан байлээ. Тэрийг ч өгөх гээл. Юм өгтэй. Өөрөө заргаар өгдөг баха. Бач. Яаж чи? Яаж? Чи ямар овоо юм бэ те? Би таваад өгдөө. Уу яасан? Чи юм уу гарах үзүүлээ тэгээ. Тэгээ энэ цадсан ус нь болохоор бүтэн заал угаасан угаадс байсан юм билэ. Мэдээж мөгжин ундрах нэмийн араас ирэхэд ундрах нэмийн төсөөлөлд бол энэ мөн нөгөө л нэг алт ухагч тайпын дал гэсэн бүкс долоогч байх ёстой. Уучлал гуйхад нь яг уучлж харагдаач энтергээ төсөөлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь мөгжин эсрэгээр айгу хөөрхөн. Би уучлал гуйх гэж ирээгүй. Харин ч хийс үйлдэлээ баяртай байгаа. Оо за. Би зүгээр л надаас олж миний хамт олныг битээ зовоогоорой гэж хэлэх гэж орж ирсэн. Гэж идэг. Даанч тэгээд ундрах нэм шууд уурандаа мөнгчинг ажлаас нь халаатгалгүй яах вэ? Аймхан амтан. Хүнээс уучлал гуйж чаддгүй хүн. Хамгийн аймхан гуйжгаад амтан байдгийг заа юу? Гэж хэлээд гараад явсныхан дараахан нөгөө уянгаан саруул хоёр ч орж ирээл бид хоёр сайн дураараа тань туслах гээд ирлээ энтергээд айлгуудсан ч ундрах нэм бүр тоож байгаа ч юм алга мөгчингийн саяны хэлсэн үг нь толгоонд нь түрээсгүй амьдраад байсан болохоор араас нь гарааг үүчдэг. Хашч. Хари. Чи одоо ингэж алхаалах юм уу? Буцъя. Үгүй. Би явахаар чи яваад ирэхээр чи идэх юм болж гинөө. Чи яасан тэнийг юм бэ? Чи намайг яа гэх гээд байгаа юм бэ? Энэ хар нүдэнд алхах гээд байгаа юм уу? Яа би? Айж та чи. Яа яах гээд байгаа бэ? Сууш та чи. Суухгүй гэдэг юм шүү. Чиний хэлдэг үнэ. Би айц. Гэж хэлээд авч үлдэж байгаа юм аа. Гиснээс нэр нэг юм сонио хүн байгаа. Нөгөө нэг киноны ихэнд ундрах нямтаа хамт сэрж исэн эмэгтэй байхгүй юу? Тэр шүн энэ хоёрын оронд юу ч болоогүйгээс гадна энэ нь л өөрөө ундрах нямын араас гүйж агаад согтууг нь далимдуулаад хамт хонцсон юм байна лээ л дээ. Тэгснээ хайрын чамаагаа санаад ээжтэй хонгорхон минь намайг санахгүй байгаа мó гэж мэгээд одоо зууралдаад байгаа байхгүй юу? Ундрах ням шууд би чиний тэр хонгорхон чинь биш ээ. Дахиж нат руу битгий залгаарай. Өөр мөнгөтэй хүн олж наалд. За юу гэд уцаас алгаж байгаа. За тэр яах вэ? Мэдээж энэ газар нь хэд хоногийн өмнө болсон захирлуудын шинжил дээр ундрахны магсан тавиад хамаг юмын сүйтгэхэд хайдсан штэ. Тэгээ ёолкын үртэл хуглаад ураад тасдсан юм шиг байлээ. Улмаар ойроо орж ёолкны мод олох ажил дээр навчаа ихч мөгжөө хоёр томилогдчихэдэг. Байгальд байгаа модыг дураараа тайрж тастаж авч болдгол гэж бодсон юм шиг байгаа. Мэдээж болохгүй штэ. Хөрөөдөх гэж зогсож жогоод ой хамгаалагч буюу базраа гэж хахад баригдаад тахнаа. Базраа ах маань дулмаа гэж их нэрийнхээ хамтаар мангар сүртэй царай гаргачихад сэжигтэн мөгчин, сэжигтэн навчаа энтергээд амар байцаалт маягийн юм аваад идэг. Мэдээж зүгээр мод хөрөөдөж болдгүй шүүл гэдгийг ойлгуулах гээд худлаа айлгаад байгаа штэ. Сүүлдээ та хоёрыг мод аваад ир гэсэн үнийг дуудаад хаа гэхэд манай хоёр ундрах нэмийг дуудалгүй яах вэ? Захирлаа. Та хоёр чи энд юу хийж байгаа бэ? Чи л өөрөө гацуур олгийн эзтэй. Хэн? Би юу? Би гэж тэгж хэлсэн. Аль бос. Юу? Минийхөө. Их чи та яаж ийна? Ийм том хангай шиг ирийг намайг ир нь яа гэх гээвэ? Ийм торхон амтныг ууланд очоод мод унраад иргэсэн байгаа. Энэ яасан бүх зүрхтэй ирвэ чи? Гэхдээ их чи би тэгж хэлээгүй штэ. Ямалтай чинд нэг хоног саад тулгадж нүглээл амжлах болж тээ. Хин ч мод хөтлөдөг гэсэн юм. Гацуур бол гэж хэн тушаал буулгалаа. Юунд айнаг даа. Хачин ч. Ажил төрлөө хийх болохоор өрөнд орсон хужаа шиг дүлийдэн борогддог байж ич. Тийм ээ. Би өртөө юм баг. Чи яг зөв харсан байна. Би чи их өртөө хүн штэ. Аавда, ээжтэй бас хамт олон доо. Бидний янзлаад байгаа энэ заалыг би түүсэн штэ. Арх ус нам согтоод аавынхаа итгэл сэтгэлийг нэр өндтэй нэг мөсөн шорон зураа хийсэн. Архичин дээр нүрэнд орцсон. Тэгээд одоо модны улгаач
Чи сүрж байгаа юм байна дөө. Чи нэр надад юм дургүй юм. Бүр үгүй ятдаг шүү дээ. 3 дугаар ангийн охтууд л ингэж дурлсан үгүнээ үгүй яддаг гэсэн. Өөрөө надад жоон дурлаад байгаа юм шиг үстэй. Йоо, сэвчээр аваалтлаа. Ямар хөөрхөн юм ярьдаг хөхтэй. Яа, одоо би ч юм дурлах уу? Тэгин шүү дээ. Одоо баслаа. Дага. Энэ пилүүдийг яах? Эхэл. Их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд Их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд дэлхийн ээж таныга нүдний зүцгийн мэт хайрлаж дэлхийн ээж таныга нүдний зүсгийн мэт хайрлаж ширхэг чулууг нь хүндэхгүй шингэн усыг нь болонгортуулахгүй ширхэг чулууг нь хүндэхгүй шингэн усыг нь булангартуулахгүй онгон дагшин байлгахаа онгон тагшин байлгахаа амьнаас бие сэтгэлээрээ амьнаас бие сэтгэлээрээ батлан тангарлаж байна. батлан тангарлаж байна. Өргөсөн тангаргаа нэцвэл Өргөсөн тангаргаа нэцвэл Тэнгэрийг гисгээл амсяа. Тэнгэрийн гисгээл амсяа. Тэнгэрийн гисгээл амсяа. За тэгэхэд буцаад орсныхан дараа нөгөө саруул уянгаа хоёр чинь маягалдгаараа маяглал тэгснэ нэг шүн бүр уянгаа ундрах нямын өрөөнд нь яваад орцсон ноутбукийн гуйж авангуудаа хажууд нь том үний кино мангар чанга дуутагаар үзэж мүзээд яд чидэл гадаа хаалганых нь гаднаас тэрийг нь мөнгөчин сонсцоход буруугаар ойлгочлгүй яах вэ тэгснэ бас хөөхөн хардаж харамлж мармлаад байгаа юм шиг байлээ зааланд харанхууд ганцаархнаа сууж ахт нь ундрах ням араас нь явж очоод чиний бодож байгаа шиг юм болоогүй шүү энэ төр гэдэг Хөрхөө. Уг нь бол ундрах нэмтэй ийм хөөрхөн нандин сэтгэлийн юм ярьж гайл оролдоод ахад яг тийм харилцаа үүсгэж чадахгүй хоорондоо арсалдаа л байгаа штэ. Тэгээд тийм болохоор ундрах нэм хоёулаа юу наах тэгэж муухагаар танилцсан энтрэ мартаад бүх зүйлсийг шинээр сонгодгоор эхлүүлэх үү гэж яддаг. Яна өршөөгөөрэй. Та өршөөгөөрэй. Би урчин жаахан бодлоод тэгээд хүн харах сөхөөгүй явж байлаа л та. Зүгээр. Та харин уучлалтгүйдэг их соёлтой залуу байна. Зарим хүмүүс хүнтэй мөргөлтчөөд уурлаад идэв. Ямар тоогүй хэрэгвэ эн чинь. Хэрвээ тантай дахиад тийм хүмүүс таарлах юм бол та тэдэнд битгий буруу өгөөрэй. Хөөрхис ганцаардан сэтгэлийнхээ бүхэмдлийг гаргаж чадахгүй дэ тэгж явдаг юм байлгүй. Намайг ундрах ням гэдэг. Мөн хүчин Сонсголонтой нэр байна. Түрүү чихэн гаргасан бүдүүлэг алдаандаа дахин уучлалт өгсөн. уучлалт гуйсанд баярлалаа. Уучлсанд баярлалаа. Баярлалаа гэсэнд чинь баярлалаа. Баярлалаа гэсэнд минь баярлсанд баярлалаа. Баяртай. За тэгээд энэ цагаас хойш манай хоёр маань яг л нэг тийм хөөрхөн гинэн томоогүй 10 жилийн үерхэл шиг нандин хайрын нүдээр нэгнийгээ хараад баг багаар нэгэндээ татагтаа л байгаа юм л да. Сүүлдээ нэг өдөр ундрах нэм зориг гаргаад Би ч үнэхээр тасаад байна. Юу? Би ч таалагддаг. Юу тэмхтэй байгаа юм бэ хүн сонсчул яах вэ? Намайг урдны хүн хизээч ингэж хүмүүжүүлж байгаагүй. Болооч хүн хичээгээ ашичих юм. Байна. Унтж байгаа юм. Яасан? Би чамд нэг юм үзүүлээ. Гараад ир. Хаалганы чинь хажууд нэг юм тавьсан байгаа. Тэрийг өмсөд засан ширхгийг дагаад алгаарай. Ирчүүдэд их учир би эмэгтэй хүнийг ойлгохгүй. Үлгэрт гардаг мангас шиг хар яар гэл. Эмэгтэй хүнийг ойлгох нь битвэл би өөрөөсөө холдуулчихна гэж. Бид үл чамаа ямар мангаслагыг хэлэх вэ? За, Хүүхэлдэйн кинон дээр гардаг шилтгэнд ганцаараа амьдардаг мангас. тэгвэл чи тэр гүнжин мөн үү? Тингээ хэлжвэл уурлахгүй зү. Бүжиглэх. Өөрийг нь ханхуу болгож чадахгүй нь олчлоо.
За тэгэл өстой янз бүрийн сайхан цэцэг шиг үгсийг нэгэндээ хэлээл ундрахны бүр яг одоо ч хамаагүй ээж аавтайгаа чамайг танилцуулмаар байна энтэр гэд хөөрхөн байж хахад нэг хөгийн юм болж идэг нь нөгөө нэг ундрах нямын араас гүүгээд идэг эмэгтэй хүрлээ ахын одоо тэ дүрийн одоо шавн юм бэлээ л дээ. Тэгээд багшаараа дамжуулангуудаа ундрах нямын ээжтэй уулзаад би ундрах нямын найз охин нь байгаамаа гэд баахан худлаа юм хуццсан байж идэгий. Угаасаа л өстой бэртээ болохын хүслэн байсан болохоор ээж нь амар баярлж байгаа штэ. Хэд хоногийн дараа шинэ жилийн үйл ажиллагааг эхлэхээс өмнөхөө очихдоо Эцэг хүүдийг хэнийг авчирсан гэж санаж байна? Хэнийг? Энэ хүүгийн сүйт бүсгүй олон жил хүлээсэн хайр бэр минь. Яаж байгаа юм бэ? Би ямар тэнэг юм бэ? Үгүй чи буруу ойлгосон байна. Нэмээгөө яасан бэ? ундрахны мараас нь гарч гүдэгч гэсэндээ яалтчгүй зааланд ээжийнх нь би муудчаад байгаа болохоор буцаад орохоос өөр сонголтгүй болчихж байгаа юм л доо. Маргааш нь мөнгөчин шууд л ажилласаа гарах өргөдлөө өгөхт нь авчаа их чууг нь ундрах ням тийм хүн бишээ. Жинхэнэ хайр гэж байдгийм шүү. Алдаж болохгүй штэ энтэр гэд ятгах гэж оролдсон ч мөнгөчин угаасаа шийдсэн нь тодорхой. Энэ үеэр ундрах ням яаж агаад чи мөнгөчингийн гэрээ нь олоод хөрөөд ирцэн. Тэ мэдээж мөнгөчин угаасаа гэртээ байхгүй штэ. Хамт амьдэрдэг найз нь үйж идэг. Тэгээ шууд нөгөө нь ороод хүлээж авахгүй да гэснээ. Миний найзын зүрхээр тоглодог ямар овоо гөлөг вэ гингүү те. Уух юмд нь туулга хийгээд өгцсөн юм байна лээ. Ундрах ням шууд чацаг дуугаад эхэлж байгаа. Чи юу миний найзын сэтгэлээр тоглож болно гэж одоо юу? Тийш. Би галзуу ш. Харин найзын төлөө юу ч хийгээд бэлэн шүү. Чи наа жолонгоос гарнаагүй юу? Хой новшоо. Мөнгөчин удахгүй ирдэг л дээ. Даанч тэгээд ундрах нямын гэдс бүкс хоёрын зэрэг базлаад юм ойлгохтой уучлахгүй чадхаараа л чи буруу ойлгочоод байна штэ энтергээ тайлбарлах гэж үзсэн ч гэсэндээ мөнгөчин бол угаасаа үгийн тоод сонсохгүй штэ. Хэд хоногийн дараа мөнгөчингийн шинэ ажлыг олж ирээд өөрийгөө ойлгуулах гэж үзлээ. Даанч тэгээ яалтчгүй л тэр нь амжилт болохгүй шүү дээ. Яг нэг банкныхаа үйлчлүүлэгчтэй харьцаж байгаа юм шиг харьцаад байсан болохоор би танаа банкнд ялангуяа чамд өөрийнхөө зүрх сэтгэлийг одоо хадгалуулмаар байна гэд хэлж үзсэн ч гэсэндээ тэ мөнгөчин чи хуурамч юм хадгалуулж яах ч байгаа юм бэ гэд бүр ерөөсөө уучлахгүй байгаад байд. Тэгээ ундрах юм бол үнэндээ л депрессэнд орж байгаа юм л да. Сүүлдээ бүр архинд ороод ч яг зүгээр нэг тэ хэд уугаад те нөгөө нэг саруул уян гоёр ч олоод ирцэн л байгаа юм л да. Тэгсэн чинь муу ундрах нэм хүүрчин тэврээд авдیں۔ Тэгээ яаж байгаа юм болоо гэсэн чинь та хоёр зайлцах тэхүүл гэж хэлэх гэжсэн юм байлээ л дээ. Тэгмээрсэн дээ энэ ч одоо. Яг тэр өрөөнд манай хоёрын маань эцсийн найдвар буюу ундрах нямын ээжийг мөнгөчин дээр навчаа ихчмээ сайхан дагуулад ирж байгаа маа. Амьдралд эрэм хоёр битгий хэл эрүү толгоос салах цаг байдгийг. Энэ үед л эмэгтэй хүний зөөлөн сэтгэл бүхнийг шийднэ. Би ч гэсэн чиний оронд байсан бол инкэл байсан байх л та. Яагаад гэвэл эмэгтэй хүн энэ наснда уулын гориг шиг омголон байдгийг би л байхгүй юу та. Учрын ч ололгүй исэн бусан хүн дагуулж очиод та хоёрыг балалчлаа штэ. Гомдох тоних үе байлгүй яах вэ? Эмэгтэйчүүд бид нар л тунгийн тааруулж явахгүй бол ирчүүд гэдэг чинь бүдүүн хадуунч ирэн амархан мохдог улс шүү дээ миний охин. Хэрвээ 12 цагаас өмнө амжиж ирвэл анх цасан охиныг олж авсан тэр газараа хүлээж бай гэж хэлүүлсэн. Чулууг биш, чулууг усал дийлдэг юм. За тэгээд ундрах ням хөөрх юм өнөөх газраа мөнгөчин хүлээгээд л байлаа. Мөнгөчин ч гэсэн очих үгүйгээ шийдэж ядан бодоод л байлаа. Даанч эцэст нэг юм очихоор шийдээд яваад очиход харамсалтай нь мөнгөчин хитрхи оройтсан байдаг буюу ундрах ням айл хизээний яваад өгсөн байдаг. Улмаар кино маань ингэж аз шаргалгүй төгсгөлөөр дуусж байгаа маа. За тэгээд кино маань энэ дөрөд өндөрлж जैन тэгээд заавал
Аригсан бүгжиг чин зүүсэн ингэртэй одоо чивэрээ чиний үнэртэй аратах бүр цэжин дүнсээ твэртэй. За тэгээд хэрвээ тэр нэг өдөр манай хоёр мөргөлдөөгүй бол хэрвээ ундрах нямын аав нь ундрах нямыг шийтгээггүй бол хэрвээ ундрах нямын ээж мөнгчинг тэр өдөр панаалдаагүй бол хэрвээ мөнгчин 12 цагаас өмнө ундрах ням дээр ирээгүй бол энэ хөөрхөн цасан охин манай хоёрын голоос төрхөөргүй байжээ. За тэгээд бичлэг маань энэ төрөд өндөрлж байна. 2025 оны хамгийн сүүлчийн бичлэг байлаа. Тэгээд 2025 он бүгдэнд нь нээлттэй жил байсан байж магадгүй, үгүйч байж магадгүй. Гэхдээ юу тодорхой вэ гэхээр 2026 он болвол биднэрт бөөндөндөө бүгдээрэнд нь нээлттэй жил байна гэдэгт амар итгэлтэй байна. Тэгээд шинэ жилээ сайхан тэмдэглээрэй. Хайртай хүмүүстэйгээ цагаа өнгөрөөгөөрэй. Шинэ оноо сайхан гаргаарай. 2026 онд нь бүгдэнд нь сайхан амжилт, сайн сайхныг өрөөцгөөе. Өнөөдөр миний бичлэг энэ дөрөд өндөрлж байна. Сайхан амарцгаагаарай. Хайртай шүү. За. Гой зүзүүлэр. Гэж хэлээ чи нүрэ дарсан хаалганы зүг. Чи чадахгүй ганцхан зүйл би нараас чинь бүх. Тэс чадхааргүй хөвдөж жон чиний жаргасан хүн. Би чамтартай арилгаад үгсэн бүгжиг чин зүүсэн ингэртэй. Одоо чи вэрээ чиний үнэртэй. Аратах бүр цэжин дүнсээ твэртэй. Одоо хүнийг алдхаасаа хизээч битгий зүргшээж бай гэж хэлдэг байснаа би одоо ч сандаггүй. Бид суухгүй гэхдээ бид бас салахгүй. Хамт байж л бид бинээ санахгүй. Миний хайртай бүсгүй ертөнцийн зүг мэддэггүй. Түүнтэйгээ байхын тулд би юу ч боддоггүй. Үргэлж сандаг болохоор очихдоо би уддаггүй. Надтай байхдаа тэр нүрээ боддоггүй. Би чамтартай арилгаад үгсэн